Наран цэцэг гой 1965 онд 9-р ангид байхдаа 3 охины хамт гэгэн өглөө сайн байна уу дууг хамгийн анх дуулж өчээ. Дууны аяыг урлагийн гавьяа цэцгэлтэн шараа зохиож шүлгийг нь Батсүрэн бичсэн байна. Энэ дууг хүүхдийн дуучин Наран цэцэг дуулаад 60 жил болж байгаамаа. Түүнд Монгол Улсын эрхлэгч хүрэлцэх өнөөдөр Монгол Улсын гавь жүжигчин цол хүртээлээ. Бяцхан үрстэй Монголын бүх хүүхдүүдэд баярлалаа. Яагаад гэвэл та нарын дууг 60 жил хүүхдийн дуу хоолойгоо дуусан. Би өнөөдөр өндөр наслаар явж байгаа та нарын буян шүү. Монголын ард түмэнд маш их баярлалаа. Гэгэн өглөө сайн байна гэдэг дуугаар Монголын бүх ард түмэн энэ дуугаар өсөж, энэ дуугаар хүмүүжиж тэгээд ерөнхийлөгч маань өөрчлөж би таны дуугаар өсөж хүмүүжсэ. Та өшөө олон жил дуугаар дуулаарэ гэж надад урам хайрлсан. Өшөө би одоо ингэж ямар ч гэсэн 10 хэдэн жил дуулнаа. Хүчтэй хангилсан эцэг хэрэг сайн байна уу? Намайг осоод ирж яваа.